Сайн байцгаана уу? Мандлаа агш нь байна. За гар утсаа ашиглаад хэрхэн iExcel аппликейшнаа хэрэглэх вэ гэдгийг харуулъя. За би бол iPhone хэрэглэж байна. App Store руугаа орлоо. iExcel гээд search хийхээр хайгаад үзэхээр минийх бол өмнө суулгацсан байсан аппликейшн учраас минийх update гэж гарч ирж байна. За эндээс аппликейшнаа суулгасныхаа дараа аппликейшн маань ингэж харагдана. За энэ чэнэсээ анх удаа орж үзэж байгаа аппликейшн аккаунт бол ингэж харагдана. За жаар минийх оръё. Username хийлээ. За дараа нь password гэд sign in дарлаа. Ингээл болоо. За энэ доор байгаа дөрвөн хэсгээс анх удаа өөрийнхөө аккаунтаар орж иж байгаа сурагч болвол assessment гэсэн хэсэг рүү орох хэрэгтэй. Тэнцээ бол diagnostic arena буюу төвшин тогтоох шалгалтын хэсэг байгаа. За яг энэ сүүлд харагдж байгаатай адилхан дотроо тоотой од гартал нь асуултуудтай хариулаад явна гэсэн үг. За энэ удаад бол математик гэсэн хэсгийг сонгоцсон байгаа болохоор минийх бол assessment буюу diagnostic төвшин тогтоолт маань математиктээр гарч ирнэ. За буцаад all skills гэдэг дээр ороод хичээлээ өөрчилж болно. Ингээд англи хэллэг рүү орлоо. Өөрчилж гаргаж иж болно гэсэн. За дараа нь төвшнгөө тогтоолгосныхын дараагаар төвшинчөнд ойруулаад хүүхдийнх нь сурагчийнхаа хэддүгээр ангийн төвшин байна. Англи хэлөө математик гэдэгт зориулаад тохирсон сургалтын хөтөлбөр гаргасан энэ ч юу teacher гэсэн хэсэг дээр байгаа. Хэрвээ өөрөө хүсэх юм бол өөрөө математик англи хэлээ сонгоод за дараа нь ангийнхаа төвшинг сонгоод өөрчлөөд хүснээрээ өөрийнхөө дасгал ажлуудыг хийгээд бие дагаад суралцаад явах боломжтой.